За сайн мэцхан үзэгчдээ өнөөдрийн мэндийг хүргэе. За бас нэгэн бичлэг татаа морил. Өнөөдрийн бичлэгээр бүгдээрээ Estee Lauder and Double Wear Stay in Place Makeup гэсэн фаундейшнийг хэрэглэж үзэх болно. Энэ бичлэгэнд энэ кремийг над руу явуулсан Estee дагуур зураас Lauder дагуур зураас Mongolia гэсэн Instagram бас пэйжтэй маш их баярлалаа. Над руу бас нэлээд олон бүтээгдэхүүн явуулсан байлээ. Тэгээд хичнээн би энэ кремийг одоо үнэгүй авч хэрэглэж үзэж байгаа ч гэсэн та нарт үргэлж үнэнчээр сэтгэлээсээ ревю хийдэг байгаа шүү. Би хизээч одоо заавал нэг юм зарахын төлөө эсвэл одоо юу гэдэг үнэгүй юм авцсан гэд би ингээ худлаа ярих юмш надад шаардлага байх. Тийм болохоор тэрэнд бол санаа зовох юм байхгүй. За тэгээд өнөөдрийнхөө бичлэгт би нэг иймэрхүү бодолт хийсэн. За крем, фаундейшн, нүдний бодолт бол нэлээд тод. Би ер нь нэг ийм амар ногоо өнгө хэрэглэж нүдээ нэг айхтар будаад байдаг. Өнөөдөр яг нэг ногоо хувцсан өссөн байсан болохоор жоохон ногоо өнгө гой харагдаад будчихлаа. За тэгээд ревью рүүгээ харцгаая. За тэгээд би ер нь бол Double Wear Foundation-ыг ингээ та нарт бичлэг болгож үзүүлнэ гэж бодоод яваадсэн. Монгол руу Estee Lauder-ийн бүх бүтээгдэхүүнүүдийг оруулж ирдэг тийм пэйж үлээ. Тэр пэйжний админ нь над руу нэг хэдэн бүтээгдэхүүн явуулсан. Нэг нь болохоор энэ Double Wear Foundation. Энэ фаундейшны өнгө нь болохоор 2N1 гэсэн мэсэн. Би одоо бодохдоо 21 гэсэн үг юм болов гэд өөр дөрөө тест хийж үзлээ л дээ. Тэгсэн чинь надад арай жоохон цайвар санагдаад. За би ямар ч гэсэн та нарт энэ 2N1 гэсэн өнгө нь иймэрхүү байгааз арай жоохон цайвар. Миний нэг одоо консилерний өнгө юм шиг харагдсан. За тэгээд би энэ өнгө арай цайвар юм шиг санагдахаар нь би дэлгүүр ороод дэлгүүрээс өөр одоо арай нэг жоохон бор өнгөтэйг аваад энэ хоёртай ингээ холиод хэрэглэе гэсэн чинь надаа ийм хөөрхөн сампл өгсөн. Дэлгүүрийнх нь ажиллаж байсан хүн нь. Тэгээ би яг өөрөө харж агаад тестер нь бас хурж болохгүй гээд тэгээ ер нь харж байгаа л энэ 3W1 гэсэн өнгө сампл аваад 2W2 гэсэн энэ өнгнөөс нь сампл авсан байгаа. Тэгээд W гэдэг нь болохоор the warm гэсэн те арай нэг жоохон шаргалдуу туяатай. N нь neutral, C гэсэн өнгнүүд нь болохоор cool tone юм байлээ. За энэ 2W2 гэсэн өнгө нь. За энэ 3W1 гэсэн юм өнгө байна. Энэ өнгө нь арай миний өөрийн энэ хүзүүний өнгөтэй арай ойрхон юм шиг харагдав. За би сая нүрээ цэвэрлээд ямар ч бүтээгдэхүүн байхгүй зүгээр toner, serum, тос тэгээд нарны тос түрхсэн байсан. За энэтлийнхаа нүүр нь бүгдээрээ мэдээж багсаар энэ фаундейшнийг над руу тэр Estee Lauder гэсэн пэйжнээс явуулсан байгаа. Би бүх мэдээлэл, пэйжний линк, Instagram-ны нэр энтрийг би бүгдийг өөрийнхөө энэ бичлэгний доор description дээр тавьчин та нар өөрсдөө ороод үзээрэй. Ямар ч байсан Америкаас яг ориг бараа Монгол руу оруулж ирд юм лээ. Бүх бараа биш яг нөгөө Estee Lauder гэсэн компани доор байдаг. Бүх одоо жижиг компани, том компаниуд бүгдийг оруулж ирд юм лээ. Тэгэхээр та нар пэйжнээс нь харж агаад бэлэн байгаа бүтээгдэхүүнүүдээс нь эсвэл одоо яг энэ бүтээгдэхүүнийг одоо захий ч юм уу те тиймэрхүү байдлаар авч болох юм байлээ шүү. Тэгэд энэ бичлэгийг мэдээж одоо бүтээгдэхүүний над руу ингээ үнэгүй явуулсан ч гэсэн ямар ч одоо спонсор энтер бол байхгүй. Би тэдний бараг одоо заавал ингээ рекламдаад албаар рекламдаад байгаа бол биш шүү. Яг нөгөө нэг хүмүүс угаасаа энэ Estee Lauder-ийн Double Wear кремийг ингээ тест хийж өгөөч гэсэн учраас над руу энэ кремийг явуулсан байгаа. Би тэгээд яг чин сэтгэлээсээ үнэнгээр нь одоо надад харагдаж байгаагаар нь л та нарт одоо дүгнэж хэлнэ. Ямар ч би энэ Estee Lauder-ийн кремийг айгүй сайн гэж ингээл хараад сонсоол байсан л да. Монголд угаасаа айгүй энэ кремийг хүмүүс сонирхдаг юм шиг байлээ. Би бол энэ Estee Lauder-ийн бүтээгдэхүүнүүдийг барыг хэрэглэж байгаагүй. Яагаад гэвэл штэ. Яагаад гэвэл яг Estee Lauder гэдэг брэнд нь яг нэг юм 40-оос дээш насны ч юм уу те арай нэг одоо настай эмэгтэйчүүдэд одоо маркетинга хийдэг гэх юм уу. Ер нь бүх бүтээгдэхүүн нь нэг юм одоо үрчлээний эсрэг гэсэн юмнууд байдаг. Тэгээд одоо ашиглаж байгаа модель зөдөөл нь ч гэсэн нэг тийм залуухан эмх хүүхэн байдаггүй.
дандаа нэг 40-оос дээш ч юм уу те тиймэрхүү одууд модуудтай хамтарч юм хийдэг болохоор би нэх айхтар эдний ямиг одоо хэрглэж үзье гэсэн бас сонирхол одоо татж байгаагүй л дээ. За энэ 3W1 гэдэг бол надад яг гоё таарж байна. Энэ бол яг миний өөртөө гоё би нэг иймэрхүү л крем түрхэх дуртай. Яг өнгө нь бол хит бор биш, хит шаргал биш, хит одоо ягаан биш, яг нөгөө өнгөний суур нь ингээд айгуу гоё таарсан. За багсаар тавьсан тал нь илүү нөгөө өөд аралт айгуу сайтай. Арай жоохон зузаан болсон юм шиг харагдаж байна. Энэ тал нь болохоор энэ сорвнууд нь арай илүү харагдаж байна. Энэ нөгөө чихтэй спонж болохоор бүтээгдэхүүнээ жоохон уусан маягтай, арай нэг одоо нүрэ будаагүй юм шиг одоо харагдаж байна. Хэрвээ над чиг жоохон зузаан тавих туртай, сайн дарах туртай бол багсаар тавьсан хэвтрүүгээр. Миний энэ багс бүр би энийг авснаас хойш бүр амар хэрэглэж байгаа. Ер нь ямар ч кремийг амар гоё түрхэж өгдөг, айгуу гоё жигдхэн, яг өөрийн арьс юм шиг уусгадаг, айгуу хурдан. Тийм болохоор би ерөөсөө өөр багс ерөөсөө хэрэглэхэ болсон. Би энэ It Cosmetics-ийн номер 7 уусгалт бол үнэхээр ярхан малга яг нөгөө өөрийн арьс юм шиг харагдаж байна. Хит нэг юм зунгаарлцсан юм байхгүй. Зарим кремнүүд чинь ингээд давхарлж махварлахаар ингээд эн тэндээ ингээд гуриг шиг те эндээ зузаан болоод ингээд идэг. За хоёр давхарлсан чинь энэ тал маань нэг иймэрхүү байна. Энэ талд бол юу ч нэмээгүй хэвээр байгаа. Надаа бол ингээд пудр төрхөөгүй байхад нэг тийм наалтангатай мэдрэмж бол байхгүй байна. Тэгээд аюу гой тийм хитрхи одоо гялаасан биш. Тэгээ бас хитрхи мат биш, яг нэг гоё юм гэрэл цохоод гоё эрүүл чихтэй. Миний сүүлийн хэрэглэсэн крем чи юу байлаа? Нөгөө Selena Gomez-ийн Rare Beauty гэх тэр бол бүр амар юм дөнгөж төрхөнгөт айгүй юм гялаасан байсан. Ялангуяа энэ хоёр. Энэ болохоор миний яг одоо satin finish гэж бол хэлэхээр нэг тийм торгон юм шиг. За би энэ тал дээр энтлийнхаа талд энэ багсаар ингээд зүгээр жоохон хөнгөн дараад өгч. Ялангуяа энэ яг амны энэ хоёр талаар нэлээд соригтой болохоор тэгээд энэ бүтээгдэхүүнийг анзаархад айгүй багаар бас хэрэглэлт юм байна. Ингээд жоохон нэг аваад төрхөж үзээд тэрээ нэмэхээр бол нэмж болно. За би тэгээд энэ Estee Lauder Mongolia-гаас явуулсан 2N1 гэдэг энэ Desert Beige гэдэг өнгийн консилер болгож хэрэглэж үзье гэж утсан. Одоо нэгэн талын фаундейшн чинь нэлээд сайн өө дардаг юм чинь энэ цайвар өнгө нь миний консилер өнгө болж болох ах гэж бодоод. Би консилер тавихаас өмнө ямар ч байсан кремэн сүүдэр тавьж өгдөг. Эхлээд жоохон бараа ямаа төрчөө дараа нь хит их бараа бор болчвол нөгөө консилероор ингээд дарчдаг. За энэ крем ингээ харах юм бол нэх айхтар өтгөн бас биш байна. Ер нь ийм өө даралт сайтай кремнүүд чинь их өтгөн ингээд гарнаас хөдөлдөггүй. Миний бусад одоо full coverage foundation-уудаас арай шинхэн талтай санагдаж байна. За наа чиг хамраа ийм нарийнхан болгох одоо сонирхолтой охтууд байвал энэ хамарныхаа хоёр талд ингээд цагаан. Тэгээд би түрүү нөгөө хамран дээр сүүдэр тавьсан. Хамартайгаа ингээд ойртуулах юм бол ингээд гоё чимхэгцэн юм шиг гоё нарийнхан болж өгдөг байгаа. Нүднийхээ доор консилер маягаар тавьсан чи яг уу надад бол яг би нөгөө фаундейшнийг бас консилер борлуулж хэрэгэлдэг нь бас буруу ахaltaа яа тэгэл нэг айхтар сайн энэ хөхрөлт бол дарахгүй байна. За тэгээд бас нэг юм анзаарсан уусгаж яхад түрхээд их хурдан уусахгүй бол яг тэр нөгөө түрхсэн газраа ингээд удаан байх юм бол ялангуяа биений дулаан дээр ингээд удаан байгаад ах юм бол жоохон арилахгүй шинжтэй сайн ингэж уусгагдахгүй шинжтэй санагдлаа. За би энэ дээрээсээ нэмээд энэ хөхрөлтөө жоохон нэмж дарахын тулд
Tarting Shape Tape. За тэгээд пудрны хувьд би энэ Charlotte Tilbury Airbrush Flawless Finish No. 1. За номер 1 гэсэн юм жоохон цагаан цайвар өнгийн яг нүднийхээ энэ доотлолт ингэж тавьж өгөх төртэй. Одоо миний нүүр ингээд нэлээд цайвар цагаан харагдаж байгаа ч гэсэн яг нөгөө нүдний тэн мэн будаа дуусахаар ер нь яалтчгүй нүдний доор ингээд жоохон тэн мэн буугаад ингээд сүүдэртэй дэдэг. Тэгэхээр анхнаасаа нэлээд ийм цайвар байхгүй бол төгсгөлдөө нөгөө сайн цайж өгөхгүй жоохон сүүдэр татаад байдаг болохоор за тэгээд ер нь жоохон хуурай арьстай хүмүүс байвал эсвэл пудр тавьсны дараа барцаадаг хүмүүс байвал ийм мист ч юм уу ямар ч хамаагүй мист төрхөж өгвөл би заримдаа энэ зүгээр rose water гэдэг ийм зүгээр л ямар ч одоо setting spray энэ төр болно ш. Зүгээр юм чихтэй ийм усан мист төрхөж өгөх юм бол нөгөө пудр крем энэ төр чинь гоё хоорондоо айгуу гоё уусаад арьсчин ч гэсэн гоё чихтэй мэдрэмж авна. Тэгвэл заримдаа ингээ пудр түрхэхээр нэг тийм арьс ингээ таталтаад хуурайшаад байгаа юм шиг одоо сэтгэл төрдөн штэ. Би бол сая бичлэг хийхээс өмнө хөмсгөө будцсан байсан чинь сая крем түрхээд уусгаж ийн энэ төргээд бас жоохон бүдгэрчих шиг боллоо. Би өнөөдөр нэрээ сонноос вакциныхаа эхний дозыг хийлгээд тэг өглөө явж хийлгчээд тэгээд дэлгүүр энэ төр ороод тэгээд одоо бичлэг хийгээ сууж гин. Та нар тэгээд нөгөө бичлэг үздэг хүмүүс маань бичлэгээ нүрээ яг бүтэн ингээ будаж байгаагаа үзүүлээч гэдсэн. Би нөгөө бичлэгээ айл болох богинохон хурдан болохын тулд нөгөө өөрийнхөө нүрийг ингээ будаж байгаагаа багасгахчдаг. Одоо кат хийгээд монтажлаад угаасаа л өдөр болгон бараг адилхан үйлдэлийг хийж байгаа болохоор та нарт уйдгартай байх бах гэж бодоод. Та нар ингээ намайг ингээд үзээд ахаар уйдахгүй нөө. Би баг ингээ өөрөөсөө уйдаад идэж заримдаа. Угаасаа ингээд ярхан байхгүй. Би амар тийм boring. Нэг характер гарч ордгоо. Тэгэл хүнд сонирхолтой үзүүлэх юм байхгүй. Надад нэг тийм санагдаад шүү. Тэр гоё жоохон өнгөлөг бодолт хийдэм үү гэж бодоод арай нэг тод өнгөнүүд ашиглаад дандаа л нэг neutral бормор өнгөөр буцаараад яг л адилхан юм аа л хий. Уусаа тэгээд ингээл YouTube үзэхээр ингээл амар тод цэнкэр мэнкэртэй ногоо ингээл ягаа нар будаал амар тэгдэг ч гэсэн яг өдөр тутамдаа бол хин тийм амар будалтай ингээд гараад явах үү те. Тэгэл нэг бор мөнгөл уусгаад ирээ. Саяхан бүр бишээ саяхан ч гэж өнөөдөр өглөө би өөрийнхөө энэ үсний талаар бүр нэг юм олж мэдээд бүр ингээд амар шоконд ороод яасан гэсэн чи би одоо үсээ будаад нилээд сар болсон те нөө будган ингээд нэг энэ хавцаа ирсэн. Будган ч гэжтэй ингээд нэг юм бор өнгөөр будалсан юм л да. Тэгээ миний өөрийн өнгөч арай нэг бараан баггүй юм бараг хар юм шиг. Тэгээд үзүүр нь гарчсан чинь би бүр амар их цагаан устай болчих. Би бүр ингээд нэг хэдхэн цагаан ус нэг ганц 2 3 л идэг гэсэн нэг энэ хавьд. Тэгээд ядаж явж яг энэ уртлын ус яг энэ урд байдаг хэсэг нь тийм. Тэг хүн амьтан ингээ амар харахад амархан. Би тэгээд дээр нэг хэдэн жилийн өмнө цагаан ус ингээ ганц шиг байхаар нь биш удалгаагаа тавцаахгүй. Одоо энэ хараа. Одоо энэ 1 2 3 гээд одоо би энэ эднэр бол угаасаа энд бэдий. Тэгсэн чинь бүр ишлээд ингээд би бүр үсээ өнөөдөр яаж байгаа ч гэлээ саманж байгаа ч гэлээ одоо энд байна. Энэнгээр бүр дүүрэн юм цагаан уснууд энд байна. Би бүр толинд юм том толинд ингээ хараад oh my god нөгөө нэг үсээ будахгүй удаад яг өөрийнхөө үсний өнгийг ингээ ургуулсан чинь бүр ингээ амар их цагаас одоо энэ хараа энэ минийг яаж байгаа. Одоо энэнгээр нилээн бэлээ. Би одоо ингээ камерын дээр харагдаж байгаа үгүйг мэдэхгүй байна. Oh my god. Гэтэ амар хурдан цагаан устай болоод байна. Би бол нэг хитгэн шиг байсан гэж бодцсон. Тэгээд нэг айхтар өсөөгүй тоон өсөөгүй байх гэсэн чи бүр энэ яг толгойн энэ оройны хэсэгт бүр ингээ амар олон барыг 5 6-аас ёо. 30 хүрээгүй цагаан өстэй болоод эхлэх юм.
Why вэ? Why? За би түрүүний Cream Contour-ийн Elf их байсан. Энэ хоёр өнгийг холиод ерөнхийдөө тавьчихдаг. За пудр бол сая та нарт үзүүлсэн. Хуурай бронзер болохоор энэ юу тавьсан сая? Butter bronzer. За би тэгээд нүднийхээ будалд энтрийг хийж явах хооронд та нартай ярилцах нэг сэдв байна л да. Би саяхан бас надад нэг юм тохиолд. За тэр нь юу вэ гэхээр би саяхан ажил дээрээ байсан чинь нэг юм болсон л тоо. Тэгээд одоо яг нөгөө тэр хүний нарийн ширийн юм ярилгүйгээр ерөнхийд нь би ингээд бодоод үзэхэд манай Аз одоо энэ cultured Аз ёс заншил одоо том хүний өөдөөс юм дуурч болдоггүй гэсэн нэг тийм одоо дүрэн байдэн штэ. Ер нь бол том хүн юу хичээсэн дуугаа сонсох хэвээр дуугаа одоо юу гэдэг одоо бид нар бол өөдөөс нь ярих одоо юу байхгүй ирэх байхгүй ч юм уу те. Тиймэрхүү үзэл бодол одоо culture байдгаас болоод энэ томчууд ер нь амар тийм давраад байгаа юм шиг надад санагдаад байна. Яагаад вэ гэхээр одоо жишээ нь би ингээд ажил дээр байгаа те. Ингээд тэр хүн бит хоёр ингээд ажил дээр хүртэл ингээд одоо том надаас их жах те. Нэг зүгээр нэг 2-3-аар их жах биш одоо бүр 40-50 гарцсан. Тийм том хүмүүс ингээд амар хамаа намаагүй замбраагүй хүний амьдралд орно, хүнээс амар сонин юм асуун. Тэгээд одоо эсрэгээр нь дургуутслаа илэрхийлээ те. Одоо та одоо юу яриад байгаа юм ч юм уу. Тиймэрхүү юм ярих юм бол зүгээр өөрсдийнх нь буруу бол хизээч биш. Өөрсдөө амар дураараа те. Уусаа жоохон өөрөөс нь дүү хүмүүс бол те бараг хүн биш. Өөрсдийн гэсэн үзэл бодол байхгүй, юу хчижсэн ямар хамаатай гэсэн нэг тийм айгүй муухай тийм үзэл бодол ер нь яваад байна л да. Ялангуяа иймэрхүү юм за ах дүү нарын хооронд яг уу за байдаг гэж бодоход ажил дээр ч юм уу эсвэл одоо мэрэгжлийн албаны офис дээр ч юм уу тийм юм ингээд угаасаа байдаг гэдгийг би мэдээд байгаа. Тэгээ тийм юм байдаг гэхээр тэр одоо англиар бол энэ бол амар inappropriate гэж хэлдэг байхгүй юу? Ажил дээр тийм одоо юу гэдэг би бинээсээ одоо жишээ нь зүгээр та хоёр одоо хизээ хөвгтөд болох чинь ч юм уу хизээ хүнтэй суух чинь гэж асуух хүртэл айгуу тийм одоо цаг үе олоогүй гэж үздэг. Тэр нь л одоо inappropriate гэдэг одоо англиар бол тэгж хэлээд байдیں۔ Inappropriate гэдэг нь одоо цаг үе олоогүй хүнийг амар тухгүй болгохыг л одоо хэлж байгаа байхгүй. Надад сайхан тиймэрхүү юм тохиолдоод яг ажил дээр байхад тийм юм тохиолдоод тэгээс би нэг өөрөөсөө ихчнэр ах нартай ах хүмүүстэй ажилдаг болохоор ер нь нэг байнгын нэг тийм юм сонин юм асуудаг комент үлдээдэг. Тэгээ тэрийг ингээд нэг тоглоомоор хэлээд байгаа юм уу эсвэл нэг хүнийг яг яа гэдэг байгаа нь те амар тийм эвгүй байдалд оруулдаг. Тэгээд би бас тиймэрхүү юмд амар дургу. Тэгээ би бол амар хүн намайг гэх юм бол ямар ч хүн байсан амар дугаахгүй өмнөөс нь ингээд дугарчдаг. Тэнгүүд намайг ч ингээ амар ах захгүй амар хүмүүжилгүй одоо юу гэдэг манай ээж аав те одоо чи одоо яаж хүмүүжилсэн тэгснэ намайг би бүр тэр өдөр амар уурлаад би бүр ингээд ажил дээр тэсгүй уйлаад яагаад гэвэл тэр хүн дандаа нэг тийм сонин юм яриа явж байгаа байхгүй юу. Тэгээ би бүр ингээд тэсгүй бүр ингээд мэдгүй яг яахаа мэдгүй байсан. Тэр хүн ингээд амар буруу юм хийсэн гэдгээ ингээд ерөөсөө гимшсэн юм байхгүй баг намайг эргүүлээд ямар өвчтэй амтан бэ гэж байгаа байхгүй юу. Тэгээ би бүр ингээд гайхаад миний бүр амар уур хүрсэн. Би бүр тиймэрхүү юм надаа ингээд зөндөө олон удаа тохиолдоод би тэр болгонд ингээд дуугаатай ингээд инээгээл зүгээр ха хөө гэл тоохгүй яваад байдаг болохоор энэ хүн тэгээд байгаа юм болов уу гэж би бодсон. Тэгээд гэж байгаа хүмүүсээ л ингээд тиймэрхүү юм ер нь болсон дээр гэж би ер нь боддог. Ер нь хүнтэй харьцаж байгаа юм шиг харьцахгүй ингээд дүү хүнтэй харьцаж байгаа гэд албаар тэгээд идэм үү энэ нэг юм яасан чи яадын гэдэг одоо тэр бол одоо хүчирхийллийн нэг үсттэй одоо би бол тэгж л ойлгох юм. Амар тийм нэгэндээ дарамт үзүүлээл дүү гээл ингээл хамаа намаагүй амьдралд нь оролцоол те өмнөөс нь юм шийдэж өгөөл эсвэл ингээл дугаа ахгүй ингээл байнга нэг юм дээр нь ингээл комментлол эсвэл ингээд
ийм сонь юм асуудаг. Би одоо тийм сони юм асуудаг хүмүүсийг би гайхдаг шүү дээ. Хүн чамд ингээд жишээ нь хүнтэй суудсан ч юм уу эсвэл хүүхдтэй олцсон гэдгийг хүн чамд өөрөө хэлэхгүй байх чинь яагаад одоо тэрийг бүр ингэж ухаж асуугаад дээдийн яагаад тийм комент үлдээгээд дээдийн би ерөөсөө ойлгоогүй. Тэгээд яг хүмүүс намайг зүгээр ингээд одоо ерөнхийд нь хэлэхээр бас ойлгохгүй байж магадгүй л дээ хүмүүс юм сүртэй ингэж комент үлдээж магадгүй юм. Гэтэ энэ бол сүртэй асуудал биш шүү guys. Ер нь бол манай ингээд жоохон биднээс ах эгчнэр бол арай нэг жоох ухаантай, арай нэг соёлтой байхгүй бол би бол мэдгүй амар юм хүнийг ингээ хүндлэмээргүй санагдтал ингээд юм хилээд тахлаар ч одоо яаж ахаа хчиг гэж хүндлэх юм бэ тийм үстэй. Одоо тэр хүн ингээл нөгөө байнгын нэг тийм сонин комент үлдээдэг надаа. Тэгээд өмнө нь ч гэсэн надаа ингээл сонин сэтгэл өгөөд те хүний ингээд эмзэг сэдвэр оролдоод ч юм уу комментлоод тахлаар хүн одоо юу гэдэм бэ? Одоо юу ч бодоогүй байсан хүнд ингээд толгойд нэг юм хийчихэж байгаа байхгүй юу? Жишээ нь та нар ингээд мэдж байгаа шүү дээ. Манай нөхөр битээр ингээд хоол идэг. Тэгээд одоо ингээд хил мэл ингээд хаалттай ингээд гацчаад ингээд уулзчихдаггүй байгаа. Тэгэнгүүт одоо тэр хүн намайг байнгын дэгдэхгүй. Чи баг одоо танаа нөхөрт хоёр баг одоо бууж өгөөд чи эндээ хүнтэй суусан дээр дэ гэд өмнө нь тэгжсэн байхгүй юу? Би яг тэр комментэн дээр нь би like амар сонирн болсон ч гэсэн зүгээр л энийгээ хэлсэн болохоор нь хахаа гэл өнгөрсөн. Тэгсэн чинь яг тэр миний уйлдаг өдөр намайг бүр тэгдэггүй. Танаа нөхч одоо баг өөр хүнтэй суудсан бах та те тэндээ гэд амар сонирн. Тэгэхээр би бүр гайхаад үгүй тэгсэн байна уу, тэгээгүй байна уу, бит хоёр одоо салсан байна уу, салаагүй байна уу? Яг тэр хүнд би өөрөө ингээд бит хоёр ингэсэн тэгсэн гэж юу ч хэлээгүй байхад бүр ингээд бүр тэгэж асууж яж одоо бахан ханаад байд юм уу? Би одоо үнэхээр ойлгохгүй байна уу. Тэгээ тэр хүний өөрийн яг хувь хүнийг ингээ харахаар амар өрөвдмөр заяо. Ингээд амар юм ганц бие тэгснэ ингээ 50 гарцсан ганц бие хүн заяо. Яг тиймэрхүү авгаанаар зөндөө байдаг. Юугаасаа мэдээд би ингээд бичлэг хий гэж бодсон л та. Тэгээ энэ бичлэгийг үзээд ингээ амар дургуун хурж магадгүй л дээ. Гэтэ би яг үннийг л хэлж байгаа. Ингээд өөртөө ганц бие эсвэл нөгөө нөхөртөөгөө ингээ асуудалтай ч юм уу те баг нэг тийм ганц бие юм шиг явдаг мэгчнэр заяо. Тэгснэ ерөөсөө л амар юм бөөр бүхс яриад ажил дээр ахт чи ингээл ерөөсөө л хүнтэй унтах яадаг хийдэг тэгэл секс мекс гэл ингээл амар хамаагүй яриад те тэггүй эрэгтэй хүн баг дисгүй үсттэй ч гэж ах шиг бүр ингээ би бүр гайхмаар лаг өөрийнхөө одоо нөгөө бодсон одоо юмыг яриад байгаа юм уу. Тэгэд тэр хүн зөвхөн над дээр биш өөр зөндөө олон хүмүүс ингээл нөхөр сүдэртэй ч юм уу boyfriendтэй болоод ингэнгүүт ингээл амар юм сонин юм тоглоод байгаа мүүгүй нь мэддэхгүй нэг тийм юунууд ярьдаг хгүй комментууд ингээл хэлээл те танаа найзлууч юм баг мараг гэл ингээл амар мэддэг юм шиг яриад тэгэл ингээл хүний ингээл нөгөө бэлгийн амьдрал руу ингээл амар ороод тэгэл өөрийнх нь ярьж байгаа юм нь ерөөсөө нэг тийм бэлгийн харьцаа яг бодоод ахнаа нөгөө хүн яг өөртөө ингээд байхгүй зүйлийг эсвэл өөртөө дутагдж байгаа зүйлийг амар ярьдаг гэдэг шүү дээ. Тэр бол яг тэр хүн дээр бол амар үнэн. Угаасаа тэгээд надаас ихч хүн юм чинь би ингээд тичнээ дугарлаа ч гэсэн тэгээд угаасаа миний хэлж байгаа юм угаасаа сонсохчгүй ойлгохчгүй өөрийгөө өмөр нь намайг тэгээ би босоо явцсахгүй юу би ажил дээр яж байгаа. Гараа явцсан тэгсэн чинь өн чинь баг өвчтэй юм байсан юм бэ штэ гэж намайг тэгсэн араас миний амар дургу өрөөд би ингээд те хязгаар одоо та надад ийм юм хэлж болохгүй та ажил дээр байж ийм юм ярьж болохгүй гэдэг ийм хязгаар тавиад би ажлынхаа ийм одоо юу гэдэг шаардлагыг тавиад ийм амныхаа дураар одоо Америк хүн байсан бол надад тэгж хэлж чадахгүй л та. Яг үл энэ хүн Монгол учраас тэгээ Америк хүн ч юм уу шар хүнд бол хизээч тэгж хэлж чадахгүй. Угаасаа хүн хизээч тэгж харьцаж угаасаа чадах. Ер нь нэг тиймэрхүү их чахнар зөндөө байна. Би яг энийг ингээд амар муухай их чахнар гэж амар эсрэг хэлж байгаа мөртлөө би тийм хүмүүсийг ингээд харахаар амар өрөвдөд байдаг нэгт. Өөртөө амар амьдрал нь хэцүү ч юм уу ганц бие ч юм уу ингээд харахаар нэг өөр нэг хүн нөхөр сүдэртэй эсвэл нэг хантай эсвэл boyfriendтэй болохоор бүр ингээд
амар атаархаад байд юм уу эсвэл нэг тийм цагаан атаархал гэж юм байгаад байд юм уу би бол сайн мэдгүй. За яг одоо энэ миний бодолтой амар тэнэг харагдаж байгаа хэрэг тийм. It's gonna work out, don't worry. Яг энийг би ингээд бүр яг энэ цээжин дээр бүр ингээд тэ миний хоолойг ингээд бүглээд байгаа юм шиг мэдрэмжгүй. Би энийг ямар ч хэсэн бичлэгэн дээр оруулж ер нь тиймэрхүү одоо байдалд орж исэн хүн байна уу тэ эсвэл одоо юу гэдэг яаж одоо хандл хийдэг вэ ч юм уу. Тэгэхээр тийм зөвхөн тэгээд ажил дээр ч гэлтгүй ер нь гэр бүлийн хүмүүс юм уу одоо хамаатай садан гэл зөндөл тийм хүмүүс байж штэ. Яаж ахаа их чиг гэд явах юм бэ тийм үстэй. Ер нь өмнө нь ингээл Монголд очиод ингэнгүүт дандаа надаар даалгаж амар сонио надаас ахагч мөртлөө намайг гаргаж Америкаас гаргаж өгч ийн гिचэд надаар даалгаад идэв штэ. Тиймэрхүү хүмүүс ингээд байдаг хгүй. Ер нь бол хаасайг л байдаг амар ингээд Америкаас ирж байгаа хүмүүсийг амар их мөнгөтэй тэ эднэр бол мөнгөтэй зүгээр нэг юм нүдэнд нь доллар сайн харагддаг. Тим хүмүүстэй ингээ угаасаа одоо юу гэдэг одоо дүүнер нь байлаа гэхэд ингээл угаасаа зайгаа татж байгаа байхгүй угаасаа зайгаа авж байгаа угаасаа бид надтай яагаад уулзъя яагаад манад ир гэж байгаа вэ шалтгаан цаана мөнгө шалтгаан цаана бэлгэсэлт харах ч юм уу одоо юу гэдэг юм хүм авчирч уу гэж тийм л юм харж намайг дуудаж байгаа ч юм уу надтай уулзъя гэж байгаа ахындаа ирсэнгүү хичээндээ ирсэнгүү гэж гомдол мэдүүлж байгаа гэж би мэдж байгаа учраас тиймэрхүү хүмүүсээс ингээ амар угаасаа зайгаа авахаас аргагүй л тиймэрхүү юмд угаасаа гомдохгүй байлгүй дээ. Тэгээд угаасаа тэгээд Америкт байгаа ч гэсэн мэдээж эдгэрт мөнгө хийж байгаа ч гэсэн бид нар тийм амар баян биш шүү дээ. Яг үннийг хэлэхэд яг л энд амар тийм өртөг өндөр тэ яаж ажиллаж мөнгө олдог үнэхээр өвдөх ирэхгүй л ингээл ажилдсан шүү дээ. Тэгэл ямар ч даатгал матгал ахгүй тэгэл имлэг рүүсээ орохгүй угаасаа имлэг орох юм бол амар үнэтэй гарна. Тэгэл Монгол явна гэдэг чинь бас амар их зардал штэ. Ер нь зуны 2 сар Монгол яваад ирнэ гэдэг бол амар их төлөвлөгөө ордог амар их мөнгө орно. Тэгэл бэлгэсэлт явуулна бүх байрны төлбөрөөрөө төлнө. Тэгэл машин тэргээ хаана үлдэхөө ер нь тэгээ эргээд буцаад Монголоос ирэхэд нөгөө ажил нь бас те авах уу эргээд бид нарыг авах уугүй юу гэл ингээл маш их төлөвлөгөө байдаг. Тэр болгоны ингээл мэдгүй зүгээр бид нар ингээ мөнгөтэй доо ингээ ирж очиод идэг юм шиг тийм сэтгэл бас төрдөг. Тэгээ намайг ингээ Монголд очиод одоо хэсэг зуур ингээ тэ байгаад ингээд би нөгөө нэг тийм одоо Америк төссөний бас одоо нэг одоо юу тэр юм болов сурсан зүйл нь ягаад гэвэл энд бол надаас ах байна уу, ихч байна уу, надаас дүү хүн байна уу, тэ эсвэл баян хүн байна уу, ядуу хүн байна уу? Тэр харгалзахгүйгээр зөвхөн хүнтэй хүн шиг харьцаад хүн яаж чамтай харьцаж ийн яг тэрэн шиг нь л харьцах хэрэгтэй гэж ер нь бол энд бол нэг тийм үзэл бодол байдаг. Угаасаа багаас нь ер нь хүүхдүүдэд тэгж зааж өгдөг. Тэрнээс биш ингээл хүний мөнгийг хараад ингээл мөнгө салах гал юм уу? Одоо тийм юм би одоо тийм юм үзэж сураагүй болохоор угаасаа ингээд том хүн намайг одоо ингээд доромжлуулах юм бол би тэрийг ингээд төвчээд байна гэж юу байсан юм бэ тийм үстэй. Би бол одоо манай эцэг эхийг муулах ч юм уу одоо юу гэдэг над руу ингээд муухай хайрлах ч юм уу ер нь надаас хит хичнээн хөгшин байсан ч хит хичнээн дүү байсан ч би бол тэрийг эзэж төвчиж чадахгүй. Тэ хүн надад хэлэхгүй байл би тэрийг заавал асуух шаардлагагүй. Хүний орон зайг бас ингэж амар хүндэлж сурах хэрэгтэй гэж би бол боддог. Тэ за яг би хүнээс нэг юм асуулаа тэнгуут би ингээд надад чи хариулмааргүй байна ч юм уу эсвэл би ингээд чам дараа хариулъя ч юм уу одоо тиймэрхүү юм хэлвэл би окей гэл хэлчин тэрнээс шингээл ёо чи надад хэлсэнгүү ч юм уу одоо чи миний найз ээж эсвэл ах чинь ээж одоо надаас юм муулаа ч юм уу тиймэрхүү юм би бол сонсох дурггүй. Угаасаа би хүнд хэлмээр байгаа юм аа хэлнэ хэлмээргүй байгаа юм аа би гэдэл өөртөө авч үлдэн штэ. Өнөөдөр би өнөөдөр вакцин хийлгэсэн гэж ярьжсэн тий. Би ингээд амар ингээд утга авцалтаагүй наан цаана оруулаад амар хим ярьцдаг. Дараа нь би өөрийгөө нөгөө монтажлахтай амар лаг ярьдаг юм шиг ингээд эвлүүлцдэг. Тэгээ наваа хүмүүс ингээд үзээд заримдаа комент үлдээж байгаа нөгөө амар юм эмх цэгцтэй ярихын айгуу тайлбар сайтай байтай гэлдэг юмуд яг үнэндээ би ингээд амар юм мартаал тэрийг хэлхээ мартчих, энийг хэлхээ мартчих тэгэл би ингээл амар их юм за юм ингэж мэдгүй мартчихгүй гэж одоо бүгдийг нь ярьцдаг. Тэнгүүд би нөгөө нэг
монтажлал суунгууд чинь би ингээд нэг юм дахин яриад би нөгөөтөө ингээд хасаж чиж YouTube дээр тавина. Тэнгүү та нар намайг ингээд амар эмгцэгцтэй амар ойлгомжтой тайлбарладаг. Тэнгүүд нь би нэг өөрийгөө монтажлж тавьж байгаа л тэ нэг тэгж харагдуулдаг байх гэж бодсон. За бас сүүлийн үед нөгөө би сошиал медиагаар ингээд харахад Монголын сошиал медиа дээр нэлээ их нөгөө Me Too movement энтергээд тийм хаштаг энтер явуулсан. Би тэрийг хараад амар happy. Ер нь Монголд одоо эрх мэдэлтэй хүмүүс те эрх мэдлээ ашиглаж одоо арай жоохон сул дорой өөрөөс нь эрх мэдэл багтай мөнгө багтай тийм одоо эмэгтэйчүүдийг ч юм уу за эрэгтэйчүүд ч бас байж болно. Одоо бэлгийн дарамтанд оруулах ер нь ажил дээр тийм юм айгүйх одоо гардаг хичнээн мянган хүн тэр Ананд Базаргийн нөө тэр хүнтэй ингээ холбоотой тэр хүн одоо бэлгийн одоо харьцаагаар дарамтлж исэн гэсэн тийм одоо охтууд зөндөө гарч ирээд байгаа юм биш үү. Тэгээ ер нь тиймэрхүү юм ингээд сонсоод ч юм уу харахаар би бол мэдээж нэгт одоо тийм тэрийг одоо хүлээн зөвшөөрөөд тийм хүн гарч ирээд бусад одоо victim хохирогчд ч гэсэн ер нь дуугаа нэтлэхэд те тийм заваа юмнуудыг одоо юу гэдгийг дуусгах хэрэгтэй гэж бодож байгаа. Тэгээд ер нь дараагийн хүмүүс ч гэсэн одоо хичнээн алдар нэртэй мөнгө төрхтэй эрх мэдэлтэй болсон ч гэсэн хэн нэг тийм хохиролт одоо сэтгэл санааны байна уу бие хааны байна уу хохиролт учруулахаас жоохон айдаг имэдэг байсан нь ер нь ирээдүйд бидний хүүхдүүд одоо тэ томорход нэг тийм муухай юмнууд байхгүй орчинд байгаасаа л гэж би бол хүсдэг. Тэгээд Монголд бас Me Too movement гээд гарч ирээд явж байгаад би бас амар happy байгаа. Мэдээж тэр хохирогч нарт тийм юм тохиолдсонд нь бол happy байгаа гэж байгаа биш шүү. Тэрийг буруу ойлгов. Яг уу ийм ер нь бол би ингэж боддог л доо. За би нэг цавуу хайсан чи бүр олддггүй. Чи энэ хамаг цавууга яач авъя? What happened? Энэ талаараас та нар бас үзэл бодлоо комментны доор надад үлдээгээрэй. Тэгээ хүндлэл гэдэг юм ер нь нас харгалзахгүй байх ёстой зүйл гэж боддог. Зөвхөн бид нар одоо настай хүн байлаа гэд хүндлэхтэй биш. Одоо юу хэлэхтэй боддог ч юм уу тийм одоо байхтай биш. Одоо бидний үзэл бодол бидний бас ярьж байгаа хэлж байгаа юмыг бас хүндлэх ёстой гэж би бол боддог. Миний яг жинхэнэ үзэл бодол бол тийм. Зүгээр одоо дүүгийн хувьд хүндлэх гэж байгаа юм биш. Зүгээр хүний хувьд. Бид нараас адилхан хүн штэ. Тийм болохоор энд ингээд одоо бүр жоохон хүүхдүүдийг хүртэл амар хүндэлдэг. Тэдний хэлж байгаа юмыг хүртэл хүндэлдэг. Тийм одоо culture-тай тэр нь одоо амар зөв санагддаг. Яагаад гэвэл одоо тэр хүүхэд гэж үзэж ингээд те чи дугаа чи юугаа мэддэг гэхгүйгээр одоо энэ ч гэсэн хүн энэ одоо жишээ нь чи юу өмсөх юм чи юу идэх юм гэдэг өөрөөс нь асууж агаад одоо дуртай юм хийлгдэг ч юм уу дуртай хувцсыг өмсгдөг ч юм уу тиймэрхүү юм айгүй их харагддаг. Би бас айгүй тэрийг дэмждэг. Ер нь хүүхдтэй бас тэгж өсгөх хэрэгтэй. Настай ах эгч нар байлаа гэдээ одоо чиний биеинд хамаагүй хурж болдог. Эсвэл одоо бэлэг эрэхтэнд хамаагүй хурж болдог гэсэн. Тэгж байгаа л одоо жоохон хүүхд чинь тэрийг мэдгүй байж байгаа л энэ бэлгийн хүчирхийлэл гэдэг юмыг одоо багасаа туулаад үздэг хүмүүс зөндөө штэ. Багадаа ерөөсөө тэ том хүний өөдөөс юм дуурч чадахгүй. Би бол яг нөгөө тийм том хүний юунд өртөжсэн болохоор тэрний эсрэг айгу хатуу зогсдог. Яагаад гэвэл жоохон хүүхдэд багаас нь ингээд зааж өгөх хэрэгтэй гэдэг юм шиг надад санагддаг. Жишээ нь одоо чи ингээд том хүн одоо чиний бүсэнд төрүүл эсвэл одоо бэлэг эрэхтэнд төрүүл чи ингээд ээжтэй хэлээрээ ч юм уу те яг ингээд open nältтэй. Тэгэхгүй бол тэр чин зүгээр нэг одоо өнөөдрийн том хүний өдөөс бити хэрэлдээдэй гэдэг энэ одоо хүмүүжил чинь дараа нь тэр хүүхдийг бэлгийн дарамтанд орцсон тэгээ хэлж чадахгүй ч юм уу одоо том хүний өдөөс дуурч чадахгүй байгаа тийм муухай юм тохиолдсон байл одоо хэний буруу гэх вэ тийм үстэй. Тэгэхээр хүүхдэд ч гэсэн ер нь хүүхдийн үгүй тийм үгүй гэж байгааг бас айгүй хөндлөх ёстой. Тэгээ өөрийнхөө үзэл бодлыг бас илэрхийлж болно шүү дээ. Тэгээ заавал хүний үзэл бодлыг унтрааж одоо өөрийнхөөгөө илүү тодтогч өгөх бол шаардлагагүй гэж боддог. Ер нь тэгэл санаа нийлгүйгээр санаа нийлье гэж үг өгдөө штэ.
санаа нийлэхгүй гэж санаа нийлье гэд те. Ер нь бол би бол тийм хүмүүстэй ингэж ойртож чаддгүй амар сонио ингэ нэг тийм юм болчихлоор надаа ягаад чи ингэж тэр хүнийг би өөрчилж угаасаа чадахгүй гэдгийг мэдж байгаа. Тэр хүнд би хичнээн юм хэлээд мянга та яагаад ингэж байгаа ч юм уу, яагаад тэгж хэлж байгаа гэж надад тийм миний ингээд одоо юу гэдэг юм I don't want to waste my breath. Үнэхээр тэгж хэлж хайран миний одоо угаасаа хэлснийг ойлгохгүй, угаасаа хүмүүс ойлгодгүй. Тийм болохоор угаасаа тэр тийм хүмүүсийн санааг өөрчлөх гэж өрөөсөө хичээх I don't even have time цаг байхгүй тийм хүмүүс чинь тэгэл тийм юм ярьсаар байгаа л одоо гэхдээ би тийм хүмүүс ингээм амар өрөвдөд байдаг хгүй юу you know why тэгээ энэ бол миний сайхан нинжин сэтгэлтэй ингээд хичнээн над руу тийм сонин тэнэг юмараад өөрөөхөө тэнэгийг надаа ингээд гайхуулж байгаа ч гэсэн би бүр ингээд боддоо ш come on ингээд надаас бүр 20 30 ах байж яагаад ийм амар том хүн шиг те ингээд одоо adult насанд хүрсэн том хүн одоо ийм юм яриад бас явж иж болох уу? Тэ? Болмарын жоохон mature баймарын гэж бас боддог. Одоо юу гэдэг тэр хүмүүст гэхдээ би нэг тийм муу юм өстгүүлдэ одоо надад тэгсэн ч гэсэн өөр хянт одоо ингээд нөхөр сүдэртэй болоод happy амьдрасаа л гэж одоо тэр тийм happy амьдрсан бол хүнийг одоо тэгж хэлэхгүй л байсан баг л та тий. Өөрийнх нь амьдрал амар happy байсан бол бусдын амьдрал руу тэгж амар орохгүй л байсан байх л гэдэг. Би бол тэгж боддоо шүү дээ. Өөрсдийнх нь амьдрал амар unhappy, miserable. Тэнгүүд хүний амьдралыг бас адилхан miserable, адилхан муухай болгох гэж тэгж ингэ самардаж хүний сэтгэлд байгаагүй юмыг ингэж одоо үр тавьж өгч те тэр нь ингээд тэр хүн дээр одоо үгүй амар хүн дээр тусаад цаашаага ургах боломжтой ч юм уу тэр гэрлэл тэр хосуудын дунд ямар үр ашиг одоо муу зүйл авчрах ч юм уу хэн мэдлээ би бол тэгж боддоо шүү дээ одоо би одоо муу санаалаа те та нөхөрч аяг бол тэгдэг бах та гэд зүгээр ингээд юу ч бодоогүй хэлсэн юм байна дараа нь тэр хосууд зүв зүгээр ямар ч хэрүүл уруулгүй зүв зүгээрээсэн хосуудын дунд ямар нэгэн тийм одоо doubt гэх юм уу им дахин бодоо тэ юу лээ нэрээ тэгж байгаа юм нэрээ одоо эрэгтэй хүнд хэцүүлээд байхдаа ингээ хол агаад ч юм уу одоо тэгэл хэрүүл үүсдэг ч юм уу ингээл асуудал үүсдэг хүний амьдрал тийм юм авчирж ийн гэж бодлоо амар муухай сте тэгээ хүний хэлж байгаа юм чинь цаанаа ингээ амар их одоо үр дагавартай байдаг гэдгийг бас ингээд мэдмээрийн одоо ийм амар хөшөрчөөд одоо тэрийг мэдгүйгээр одоо нас оруулаад амар харамсмаар юм да. За тэр яах вэ? Би ямар ч гэсэн нүрэ будаа дуусчлаа. Амар олон юм ярьжсна гэд. Тэр яах вэ? За ер нь бол foundation нэг юм их байна би та нарт ингээд ойроос харуулъя. За тухайл үнэхэрийн надад бол энэ foundation амар таалагдж байна уу. Тэгээд яг одоо би нөгөө blush түрхээ мартцснаа саналаа л да. Нөгөө ярианда одоо амар юм марцсан. Би ингээ амар мартамхаа штт. Сонио ингээ жижиг сажиг юмнууд ингээ барьсан тавьсан юм мартаад идэв. Би нөө хоолойны махаа ахуулна гэдэг наркотинд орсон чинь нэг тийм сонирн болцоо. Амар өөрийнхөө мартамхааг өөр юм дээр тогох гэж оролдов. За тэгээд хамгийн сүүлд нь дахиад нэг мист цацаад өгчээ. Би бүр нилээ их мист яагаад гэвэл энэ нилээх пудрын бүтээгдэхүүн дээрээс нь давхарлаж тавиад нилээ юм цувзаан ингээд таталтаа нэг тиймэрхүү мэдрэмж төрөөд харна. Сайн нилээ сайн rose water. Beyoncé шиг ус маань бүр одоо усмсээ дахиад буддий бай. Одоо та нар харж байна вэ? Ингээ хар бараа явжсэн эндээс нэг юм цайвар бор энэ хүрсэн байгааз. Яг энэ хүрсэн. Миний яг өөрөө натурал өнгө яг энэ хар борохгүй. Тэгээд би нөгөө карантинаас гараад нэг жоохон тийм улаан дуу бор нэг арай нэг шоколадан бор өнгөөр бодулсан байсан. Тэгээд надад угаасаа нэг тийм цайвар усны өнгө нэг зогтдоггүй. Би угаасаа нэг тийм сонин арсны өнгө нэг санаа харагдаад байдаг. Би ийм сормор шар сормор тавилж хонэ амар юм бараг нөө бие үнэлэгч шиг харагдаад амар ийм хямдхан харагдаад байдаг. За тэгээд фаундейшныхаа талаар ярихад нөгөө фаундейшн маань хайцсан. Би бүр энэ фаундейшн
review гэдгийг бүр мартчихсан явж байна. За Double Wear Stay in Place in Foundation нь яг 1 ounce бүтээгдэхүүн байна. 30 ml яг бүтнийг авах юм бол за тэгээд New York биш Canada гинэ. Канадад хийгддэг юм байна. Тэгээд 24 цаг ер нь удаан тогтно гэсэн байна. Би бол тэр удаан тогтно гэдэгт бол амар итгэж байна. Яагаад гэвэл би нөгөө түрхчээд жоохон байлгаад ингээд уусгах гингөт ингээд тэр байсан газараасаа жоохон хөдлөх дургуй ч юм уу тиймэрхүү байсан учраас ер нь нэг уусгаад ингээд нэг тогтоочвол маш удаан тогтно гэдэгт бол айгүй итгэж байна. Тэгээд дээрэс нь өнгөө болоход ер нь айгүй ойлгомжтой санагдсан. Яагаад гэвэл ингээд 1 N 1 C1 гэдэг ингээд явцсан. Нэгдүгээр тоонууд нь тэнгуү дараа нь 2 одоо 2-ын 1, 2-ын 3 гэдэг. Тэнгуү 3-ын 1, 3-ын 3 гэдэг ингээд явцсан тийм өнгөнөттэйсэн. Тэгэхээр яг нөгөө дисплей хараад өнгөө ингээд жоохон ойлгоод авахт нь арай юу санагдсан. Ойлгомжтой $43 гэж байна. Тэгэхээр нөгөө Charlotte Tilbury энтертэй адилхан ер нь бол жоохон high end foundation-ууд нэг 40 эдтэй байд юм шиг байна л да. За тэгээд бас нэг юм нь нөгөө бусад foundation шиг нөгөө pump байхгүй шууд савын онгонгууд нөгөө ингэж өөрөөр гоождаг. Тэгэхээр маш болгоомжтой хэрэглэхгүй болвол тэгээд энэ foundation маань бол ер нь бол айгүй шингхэн талдаа. Одоо ингээд бүтээгдэхүүнийг ингээ гоожуулах ингээд айгүй хурдан гоождөг. Тэгээд ийм шилэн савтай юм байна. Тэгээд бүтээгдэхүүн нь савн дотроо ингээ арай жоохон бараан харагддаг. Яг гэвэл нөгөө савлгаа нэг ийм blurry нэг ийм одоо юу юм бэ? Монголоор одоо юу юм бэ? Одоо яг ийм гялгар шилэн биш арай нэг жоохон ийм тэ the blurry гэх юм да. Одоо би одоо монгол хэлээ бас мартцсан. Крем гэхдээ миний бодсноос нөгөө айгүй matte санагдлаа. Одоо ингээд би ямар ч highlight түрхээгүй л байна л да. Тэгээд энэ ер нь энэ дух мох энэ хаваараа ингээд тослогддог хүмүүс бол энэ бол айгүй сайн matte болгож өгөх бах. Ялангуяа пудр энэ төр түрхчих юм бол тэгээд нэлээд удаан тогтох шинжиртэй. Одоо жишээ нь би гараараа ингээд хурж мөрөхээр нэг ариллах ч юм уу одоо ингээд байрнаасаа хөдлөх нь арай бага. Тэгээд энэ үрчлээний дунд нэг айхтар ингээд сууж мууж өгөхгүй. Миний нөхцөл мөхцөлтийг хамаагүй бага болгож өгөөд дээрэс нь даралт сайтай, уусгалт сайтай, өнгөний сонголт их сайтай байсан. Би дисплей дээр ноцсон чинь бараг 30 идэл 40 идэл өнгөсөн. Одоо хурмаа хийх гэж байгаа хүмүүст байж болно. Эсвэл одоо клуб, шоудах ч юм уу нэг юм хөл сүмст гараад арай нэг будаг удаан тогтох шаардлагатай үед байдаг штэ. Тиймэрхүү үед энэ foundation бол үнэхээр сайн санагдаж байна. Надад л амар таалагдж байна. Камеран дээр ч их гоё харагдаж байна. Тэр юм чинь юу 40 хэдэн өнгө вэ? Бараг 56 өнгөтэй байна. Тэгэхээр нэлээд олон өнгөний сонголттой байна. Тэгээд миний харснаар нөгөө зарим крем зарим компаниудын кремийг ингээд үзэхээр амар олон өнгөний сонголттой мөртлөө яг миний ярьсан таарахаар ч юм уу өнгө ингээ олддоггүй. Хит ногоон, хит шар, хит ягаан одоо жишээ нь Morphe-ийн крем бол амар олон өнгөтэй мөртлөө бараг 60 өнгөтэй лөө. Тэгснээ яг миний ярьстай ингээ гоё таарах өнгө ингээ бараг олддоггүй амар сонирн. Хэрвээ сампл нь олдвол Америкт олдвол эхлээд хэрэглэж үзээд өнгөө тааруулаад аваарай. Хэрвээ Монголоос авч байгаа бол Estee доогуур зураас Lauder доогуур зураас Mongolia гэсэн page бас Instagram тэндээс асууж агаад өнгөө ингээд тааруулж агаад аваарай гэж хэлмээр энэ. Тэгээд энэ бичлэгийг үзсэн та нартай маш их баярлалаа. Өнөөдрийн бичлэгийг энд хүргээд дуусгая. Тэгээд нэлээд олон юм ярьлаа. Нэлээд урт бичлэг болох байх. I'm sorry. Угаасаа би та нарт ингээд амар ингээд уйдгартай байх. Миний бичлэг чи ер нь бол тэгэл нэг 20 минут болох гэдэг юм. Ингээ монтажлаад хасаад нэлээд хасаад байгаа мөртлөө ер нь бол нэг 20 минут болоод байдаг. Эсвэл би тийм амар монтажлахдаа муу юм уу? I don't know. За тэгээд бичлэгнүүд маань ихэр таалагдж байна. Та нараас бас feedback байвал комментээр үлдээгээрэй. Тэгээд бичлэгээ лайк дараад манай channel subscribe хийхээ мартваа. Тэгээд дараагийн бичлэгээр дахин уулзъя. Bye.